Өнөөдөр дэлхийн олон оронд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, улмаар экспортын чадварыг нэмэгдүүлж хөгжлийг хурдасгах гол арга хэрэгсэл бол кластер гэж үзэж байна. Бүс нутгуудыг хөгжүүлэх хүчирхэг хэрэгсэл гэж үзэж байгаа. За кластерууд нь тухайн улсын хөгжлийн манлайлагчид болдог. Ингээд та бүхэнд кластерын талаарх мэдээллийг хүргэж байна. Кластер нь газар зүйн байршилдаа тулгуурлан хэлхээ холбоо тогтоон бөөгнөрч нэгдсэн компаниуд, тэдгээр бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэгч тухайн салбарын бусад компаниуд түүнчлэн тэдгээр компани үйл ажиллагаатай холбоотой бөгөөд тодорхой салбарт өрсөлдөж байдгийн зэрэгцээ мөн хамтран ажиллаж байдаг ихтэй сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, агентлагууд, худалдааны нэгдлүүдээс бүрддэг байна. Кластерт олон болон цөөн компаниуд, түүнчлэн том болон жижиг компаниуд янз бүрийн харьцаагаар хамрагдаж болдог байна. Тухайлбал Японы Toyota компани 122 шууд нийлүүлэгч 36 мянган туслан гүйцэтгэгч гэрээтэй жижиг дунд үйлдвэрлэлийн компаниудтай хамтран ажилладаг байна. За кластерууд нь том болон жижиг эдийн засагт, хотын болон хөдөөгийн эдийн засагт, түүнчлэн өндөр хөгжсөн болон хөгжиж байгаа орнуудад аль алинд нь хөгжих боломжтой байдаг юм байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын аль алинд нь амжилттай хөгжиж байгаа. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн ядуурлыг бууруулахад кластерын хандлага ихээхэн үр дүнтэй гэж олон улсын байгууллагууд тэр дундаа нэгдсэн үндэсний байгууллага үзсэн байна. Тэгэхээр манайд бол ингэж экспортод чиглэсэн ноолуурын үйлдвэрлэл байна. Кластерын хамгийн чухал бас нэг юм үйлдвэрлэл байж байна. Мах. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн. Мах, арьс, сэр гэх мэт эднэрийг боловсруулах тийм кластеруудыг байгуулмаар байна. Тэгвэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Нэмэн үртгсэн гэсэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Тэгвэл энийг дэлхийн зах зээл дээр борлогдох тийм технологиор, өндөр технологиор боловсруулсан. Тэгээд хойд урд хоёр зах зээлтэй гаргах юм бол манай бүтээгдэхүүний үн ханш их өснө. Жишээлбэл бид малчтаас ноос, ноолуур, мах, арьс, сэр авдаг тийм ээ. Гэтэл бид энийгээ зүгээр түүхий дээр нь гадаад гарах биш боловсруулвал бид 2, 3, 4, 5 дахин илүү үнэтэй зарна бэлэн бүтээгдэхүүний. Бэлэн бүтээгдэхүүний гадаад зах зээл дээр үнэтэй зарсан юм чинь эргээд малчнаасаа авахтаа бид үнэтэй авах болно түүхийдээ. Ийм маягаар бид ийм эргэлт бий болох нь шүү дээ. Ийм маягаар бид малчтынхаа орлогыг бас нэмэгдүүл. Түүхий эдийн өндөр үнэтэй болгоё, тогтвортой, урт хугацаанд гэж ингэж ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр энд бол кластерууд их хэрэгтэй юм аа. За кластерын давуу талыг авч үзвэл үйлдвэрлэл үйлчилгээний зардал буурч ашигт ажиллагааны түвшин ихээхэн дээшилдэг байна. Кластерын бүрэлдэхүүнд орсон компаниуд санхүү зээлийн, худалдааны болон ихтэй сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд нь урт хугацааны гэрээний давуу ажил үргийг оновчтой хуваарлан хамтран ажилласны дүнд зардал буурах нөхцөл бүрднэ. Зарим нийтлэг үйл ажиллагааг төвлөрүүлэн гүйцэтгэх нь бас зардал бууруулах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Жишээлбэл кластерт нэгдсэн компаниуд зэрэгцээ тээвэрлэлтийг бууруулах гэх мэтээр. За кластерын хүрээнд мэдээлэл дүн шинжилгээний нэгдсэн систем нь тухайн кластерт нэгдсэн компани байгууллагуудын хоорондын мэдээллийн солилцоог эрс хурдсгаж, альваа нөөцийг өндөр үр ашигтай ашиглах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Ерөөсөө энэ чинь сүүлийн 10 жил, 15 жил дэлхийн бусад орнууд, ялангуяа хөгжсөн орнуудад маш их үр ашигтай болох нь батлагдсан. Тэгэхээр бид нэр зөв хий. Өөрийнхөө нөхцөл зөв тааруулъя. Тийм ээ? Зөвөр байгуулъя. Бас тэр дүрм журам, стратеги төлөвлөгөө энэ төр юм бас мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад энэ манай компаниуд нэг нүгүү хэлэхэд өнөөгийн байдлаар энэ талын мэдлэг, энэ туршлага, засгийн газарчаалга, багвайн, хувийн хвшилч ерөөсөө бараг мэдэхгүй шүү дээ. Ер нь гайхаад л байгаа иймэрхүү юм байна үл гэж байгаа. Дотоод зах зээлийн багтаамж байхдаа манай улсад үндэсний компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн зах зээлд гаргаж өндөр ашиг олох нь эдийн засгийн хөгжлийн бодлогын амин чухал зорилтуудын нэг. Өөрөөр хэлбэл экспортыг дэмжих стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн үг юм а. Манай үндэсний компаниуд ганц нэгээрээ дэлхийн зах зээлд найдвартай суурь эзлэх боломж хомос байгаа. За бүс нутгуудад нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн улсын дундчтай харьцуулбал ихээхэн доогуур байгаа. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар баруун бүсэд хөдөөд хүн амын 49 орчим хувь нь ядууралд өртжээ. Энэ бүгдээс харахад Монгол улсад кластеруудыг байгуулан хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байна гэж судлаачид үзэж байна.